Бүгдээрэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Learn with Vision Hub-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар өмнө нь бүгдээрээ ярилцсан Anastasia-гийн 2 дугаар part нь хүрэх болно. За илүү нүдний ретро булбар, пери булбар мэдээ алдуултын талаар ярих учраас сонирхолтой байх байхаа гэж найдаж байна. За өмнө нь бүгдээрээ subtenon Anastasia хүртэл ярьсан байгаа. Тэгэхээр энэ удаа ретро булбар, пери булбар Anastasia, за тэрний одоо хүндрэл гарсан үед ямар менежмент авах вэ гэдэг талаар ярилцах болно. За юуны төрөнд хэдүүлээ ухархайн анатом ялангуяа интраконал болон экстраконал зайгаа нэг сэргийгээд авчий. Тэгэхээр энэ зурган дээр бол шараар тэмдэглэсэн нь ухархайн дотор болон гаднах нь orbital apex хүртэл тэмдэглэсэн байгаа. За тэр ногоон нь болохоор нүдний алим, тэгээд тэрний одоо хоёр талын медиал болон латерал ректус булчингаар зааглагдсан хэсгийг харуулж байна. Тэгэхээр энэ булчингийн дотор талын ухархайн хүндийг болохоор интраконал зай гэж нэрлэдэг. Булчингийн гадна талын хүндийг нь болохоор экстраконал зай гэж нэрлэдэг. За энийг тогтоогоод аваарай. За одоо хэдүүлээ ретробулбар Anastasia-г ярилцгаая. За ретробулбар Anastasia нь болохоор назоциларигийн сенсорын нерв, за дээрэс нь окуломотор, аптоценсийн мотор нервийг блоклдог. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мэдээ алдуулахаас гадна нүдийг хөдөлгөөнгүй болгож өгнө гэсэн үг. За энэ дээр нэг анхаарах юм нь superior oblique бол хамаарахгүй. Superior oblique-оос бусад булчингуудыг мэдээ алдуулна гэсэн үг. За эхлээд стандарт техникээс эхлээд ярив. За стандарт техникийн хувьд хүнээ дээшээ тутагш нь харуулад, за тэгээд доод гадна 3-1 болон дотор 2-1-ийн холбоос хэсэг дээр, junction хэсэг дээр тарилга хийдэг. За ингээд тариагаа orbital apex чиглэл рүү одоо тарина гэсэн үг. За эргээд тариураа татаад үзэхэд вакуум орчин үүссэн байх хэвээр. За тэгээд 0.2-оос 0.5 мм/секундын хурдтай тариагаа шахна. Нийтдээ 3-5 мм-ийн мэдээ алдуулах тариа одоо экстраконал зайд хийн. За бүх төрлийн нүдний мэцлээ үед хийж болно. За хоёр төрлийн техникээр юу нь бол хийдэг. За эхнийх нь бол энэ классик техник буюу яг саяны ярьсан техник гэсэн үг. За энэ техниктэр бид нар нэлээд гүн оруулж байгаа. 25-аас 30 мм-ийн гүн рүү оруулж байгаа. За энэ зурган дээр тэр oblique approach гэсэн байгаа. Тэр oblique approach нь бол классик техник гэсэн үг. Хаткинсны гүн буюу 37.5 мм хүртэл нийттэй гүн рүү ингээд оруулдаг. За харин modified техник буюу одоо энэ модерн техникийн орчин үеийн техник бол хүнээ дээш нь тутагш нь биш, яг neutral position ихц чигээр нь харуулж агаад parallel approach-оор хийдэг. Тэгэхээр энэ бол 25 мм-ийн гүн ордог. За тэгэхээр хэр гүн оруулахаас шалтгаалаад бид нэр тариурынхаа сонголтыг бас хийн гэсэн. За хэрвээ классик техникээр хийх гэж байгаа бол за хэдүүлээ харъя л да 37.5 мм явуулна гэхлээр хамгийн том одоо тариурыг сонгож болно гэсэн үг. Урт зүйтэй 30 мм-ийн уртын зүйтэй гэсэн. За харин modified техникээр хийх гэж байгаа бол 5 мм-ийн одоо тариур сонгоно. Энэ зүүнийх нь урт нь 24 мм байхад болж ийн гэсэн. Тэгэхээр бид нэр угаасаа retrobulbar Anastasia үед 3-5 мм-ийн одоо хэмжээтэй хийн гэсэн шүү дээ. Тэгэхээр 5 мм-ийн тариур сонгох нь хамгийн зүйтэй гэсэн. За түрүүнд дурдсан нөгөө нүдний бүх төрлийн мэцлээ үед хийж болно. Нүдийг мэдээ алдуулах болон хөдөлгөөнгүй болгох зорилгоор хийдэг. Эсрэг залтын хувьд болохоор ерөнхийдөө нөгөө мэдээ алдуулах тарилга тарианаас харшилтай байх. За дээрэс нь хурхайн хүндийд ямар нэгэн халдвар өрсөлдөй байвал энэ туйлын эсрэг залт болдог. За нүдний дагуу тэнхлэгийн урт их байх. За тэгээд илүү цус гарамтгай, дээрэс нь бамбан шалтгаантай нүдний эмгээг, за мөн ухархайд нь ямар нэгэн тэр зайг дүүргэсэн масс лешн байх. За дээрэс нь склерийн бакалтай байх зэрэг нь харьцангуй эсрэг залтуулаад явчихдаг. За ретробулбар Anastasia-гийн давуу тал гэх юм бол ер нь бол бага хэмжээний анестетик шингэн ордог, мэдээ алдуулах шингэн. За тэгээ дээрэс нь нэмэлт саплементууд шаардагдахгүй буюу одоо адреналин ч үгүй юм хийхгүй гэсэн үг. Холимогоор
бид нэр өмнөх хичээлдэр адреналин холимоор хийх юм бол мэдээ алдуулах тарианы хугацааг үйлчлэг хугацааг нь уртсгаж өгдөг гэдэг талаар бас ярилцсан байгаа. Хэрвээ энэ талаар сонсоогүй бол өмнөх дугаарыг бас нэг сонсоод үзээрэй. За тэгээд илүү хурдан үйлчлдэг. Яагаад гэвэл orbital apex руу хүрж байгаа илүү ойртож хийж байгаа. Дээрээс нь intraconal зайд хийж байгаа учраас илүү хурдан үйлчлэл нь үзүүлдэг. За сул талын хувьд гэх юм бол маш их чадвар туршлага шаарддаг. Дээрээс нь нүдний алим хатгах эрсдэлтэй өвчтөндөө тухгүй байдаг. За одоо бүгд peribulbar anesthesia. Peribulbar anesthesia дээр болохоор яг классик техник нь 2 удаа тарилга хийдэг. За эхнийх нь бол яг саяны retrobulbar anesthesia хийсэн зайдаа тарилга хийн. За хоёр дахь нь болохоор дотор 3-1 болон гадна 3-2-ын junction хэсэг төр хийдэг. Ингээд 2 удаагийн тарилга хийдэг. Нийтдээ 6-аас 12 мл-ийн мэдээ алдуулах тариа ордог. Extraconal зайд хийгддэг учраас peribulbar гэж нэрлэгдэж байгаа. За хоёр дахь тарилгыг нүдний дотор дээд талд хийхэд суцжилт их байдаг учраас энээс зайлсхийгээд зарим ном сурагчид дээр superior хэсэгт нь эсвэл medial canthus-ийн хэсгээр эсвэл infratemporal хэсгээр альтернатив байдлаар сонголт хийж болно гэж дурдсан байдаг. За судалжлтыг бүгдээрээ харцгаая. Тэгэхээр саяны дурдсан хэсэг бол энэ supratrochlear artery vein болон angular artery vein-ийг гэмтэх эрсдэлтэй байрлал болоод явчихж байгаа. Тэгэхээр энээс айлуулах зайлсхийх буюу medial canthus-аар орох юм бол энэ хэсэгт бол том судснууд байхгүй байгааг харж байгаа хэрэг. За даваа талын хувьд бол илүү өвдөлт багтай. За нэмэлтээр нүүрний блокууд хийх шаардлагагүй. Дээрээс нь retrobulbar hemorrhage болон оптик нервийг гэмтэх. За дээрээс нь nococardiac reflex, brainstem anesthesia гэдэг retrobulbar блокыг бодох юм бол хүндрэл хамаагүй бага гардаг. За тэгээд сул талын хувьд гэвэл адилхан нүдний хүндэрүүд тариа хийж байгаа учраас туршлага чадвар шаардна. За тэгээд өвчтөндөө бас тухгүй байдаг. За retrobulbar peribulbar блоктой холбоотой хүндрэлийг ярьцгаа. За хамгийн түрүүнд түгээмэл байж болох аюултай хүндрэл бол retrobulbar hemorrhage байгаа. За retrobulbar hemorrhage үед үүсэх шинж тэмдгүүдийг маш сайн мэдчих хэвээр. Эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол яралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг. За нэгдүгээрт нь проптоз буюу нүд урагшаад хүрэгдэх. За тэгээд зөх нүд урагшаад хүрэгдээд нүдний арын зай дүүрснээс болоод зөх маш хатуу болох. За тэгээд хемозис үүсэх, нүдний дотоод аралт ихсэх. За бид нар түрүүнд хариураа татаад үзэхэд вакуум байх ёстой гэсэн. Тэгвэл retrobulbar hemorrhage үүсчих юм бол вакуум байхын оронд цус орж ирнэ гэсэн үг. За хажуу талын алгоритм болохоор ерөнхийдөө мис заслын дараа үүсч болох retrobulbar hemorrhage-ийг яаж ялгах вэ гэдэг алгоритм байгаа. Тэгээд тэр үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг харуулсан байгаа. Бичлэгээ зогсоож байгаа. Тэнийг бас тухтай хараарай. За эдгээр шинж тэмдгүүд үүсээд retrobulbar hemorrhage гэж уншилсан тохиолдолд яралтай lateral cantotomy хийх ёстой. За бүх нүдний эмчнэр энэ lateral cantotomy хийх чадвартай байх ёстой. За эхлээд lateral хэсэгтээ 1% лидокаиныг эпинефринтэй хойлоод зөөлөн эдэд муу ярьсан дагуур нэвчүүлж тарина. За мэдээ алдуулалт хийгдснийхээ дараа clamp ч гэдэг юм уу шүдтэй ямар нэгэн юм зүйлэр латерал хэсгийн арьсан дээр цус тогтоох зорилгоор 30-90 секундын турш байрлуулна. За ингээд суцгүй болсон эдтэй маш хурц ирмэгтэй хайж буюу эсвэл iris scissors ч гэдэг юм уу ийм хайж ашиглаад шууд арьсыг нь катлна гэсэн үг. За энэний дараагаар катлны дараа биднэрт энэ lateral canthal tendon харагдах ёстой. За энэ доотлын хэсгийн lateral canthal tendon-ыг харахын тулд forceps-оор доод зүрхийн доош нь татаж өгчнө. За энэ зурган дээр болохоор шар болон ногооноор тэмдэглэсэн байгаа. Шар тасархай зураасаар тэмдэглэсэн нь inferior lateral canthal tendon. Тэгэхээр inferior хэсгийг эхлээд катлж үзээд тэгээд нүдний дотоод аралтыг тэмтэрч үзнэ. Нүдийг тэмтэрч үзээд нүдний дотоод аралт их байна, их хэвээрээ байна гэж үзэх юм бол дээд canthal tendon-ыг катлна. Ингээд нүдний алимыг чөлөөлж өгөөд харааны мэдрэлт харагдахаас сэргийлж байгаа гэсэн. За хоёрдугаар түгээмэл байж болох юм нь болохоор нүдний алим хатгах. Нүдний алим хатгах шинжүүд нь юу байх вэ гэдгийг бас маш сайн ялгаад авчих юм бол бид
бид илүү аюултай зүйлээс сэргийлэх боломжтой гэсэн үг. За тариа хийж явах явцад тухайн хэсэг рүү одоо тарилга зүүнний тариур руу маш их эсэргүүцэлтэй байна. За дээрэс нь хатгаад хэрвээ нүдний одоо зүцгийж байд юм уу, нүдэн доторх шингэн гадагш чамбал hypotony үүснэ. За тэрийг мэдэхгүй тариагаа хийчих юм бол hypertony үүснэ. За тэгээ нүдний алим томрох, за тэгээ хараа гинт муудах. Дээрэс нь бид нар нөгөө вакуум байна уугүй юу гэдэг шалгах гээд үзэхэд тэр дотор нь витрус орж ирж болно гэсэн үг. Тариа хийж явах явцад тухайн хэсэг рүү нүдний алим хөдлөх шинж илэрч болно. За энэ зурган дээр болохоор саалтынхан дор хий хурцсан байгааг харж байгаа. Хий шингэн. За нүдний алим хатгагдсан тохиолдолд тухайн хийж байгаа үйлдэлээ шууд зогсоогоод indirect опталмоскопоор нүдний үе дурандаж үзнэ. За нүдний үе дурандахлаар одоо энэ зураг жоохон бүрсгэр юу мэддэхгүй байж магадгүй уучлаарай. За тэгэхээр энэ дэр бол ямар ч хэсэн одоо брик үсээд тэгээд retinal hemorrhage юм уу эсвэл vitreous hemorrhage харагдаж болно. За шууд авах арга хэмжээ бол торлогийн барьж лазер хийгээд стероид болон антибиотикийн холимог шилэнцэрт хийгээд циклоплежик хэрэглэнэ. Ер нь бол энэ эдгээрүүллийг торлогийн эмчнэр бол зашгүй хаалганы явцад хийх ёстой. За оптик нерв гэмтэх тохиолдол бол ховор байдаг. За ямар үед үүсдэг вэ гэхээр түрүүний ирүүлэгийн ярьсан нэг Аткинсны аргаар хийж байгаа тохиолдолд үүсэх магадлал их өндөр байдаг учраас саяны сүүлийн modify техник гарч ирсэн юм л та. За эсэргүүцэл нь нүдний алим хатгагдахаас арай бага байдаг. За тэгээд шууд огцом хараа муудна. Мэдээж харааны мэдрэл гэмтэж байгаа учраас өнгөний харааны талбай алдагдах, IBD эерэг байх зэрэг шинжүүд илэрнэ. За тэгээд харааны мэдрэл хэрвээ арын хэсэгтээ гэмтсэн байх юм бол нүдний одоо угийг шинжилж үзэхэд бол ямар нэгэн асуудалгүй зүгээр хэвийн харагдаж болно. За тэгээд CT камера хийгээд үзэх юм бол тухайн оптик нервийн гэмтсэн хэсэгтээ хаван үсэх, тэгээд enhancement-ын тодорхой зэрэг шинжүүд бас илэрч болох нэ. За энэ хүснэгтэн дээр болохоор нүдний болон системийн мэдээ алдуулттай холбоотой хүндрэлүүд. За тэгээ энэ хүндрэл үүсэх үед ямар шинж тэмдэг илэрхүү, яавал ийм хүндрэл үүсэх механизмын талаар бас дурдсан байгаа. Тэгэхээр бичлэгийг төгсөөж агаад бас тухтай хараад үзээрэй. За бас нэг байж болох амь насанд аюултай хүндрэл бол ocular cardiac reflex байгаа. Тэгэхээр нэрнээс ойлгомжтой байгаа. Нүд зүрхний рефлекс гэсэн үг. Нүд зүрх хоёр яаж холбогдох вэ гэхлээр нүдний булчингийн ойролцоо байгаа цэллери нерв зочирсноос болоод энэ цэллери нерв нь одоо төвийн 3 дугаар ос мэдрэлийн төвийн бөөм дээр очино. 3 дугаар ос мэдрэлийн төвийн бөөмийн ойролцоо вагус мэдрэл буюу нөгөө тэнэгч мэдрэлийн мотор нуклеус ойрхон байдаг. Тэгээд ийшээ мэдрэлзүүлэлт дамжснаас болоод эфферент мэдрэлийн шишгэг нь юуны зүрхний сэн артериал занглан дээр очиод тэгээд одоо брадикарди болон асистол үүсдэг байх нь. Тэгэхээр энэ тохиолдолд хийж байгаа үйлдэлээ шууд зогсоогоод тэгээд антихолинергик тариагаар хийдэг. Энэ IV атропин 5-10 микрограмм килограммаар тооцоолоод хийдэг байна. За хүүхдийн практикт болохоор ийм зүйл үүсэх эрсдэл их байдаг учраас IV атропин 10-20 микрограмм килограммаар урьдчилаад хийдэг гэдэг одоо ер нь их сурвалжууд дээр бичсэн байсан. Гэтэ би өөрөө нөгөө хүүхдийн практик сайн мэдэхгүй учраас энэ талаар бас итгэлтэй биш байна. Тэгэхээр магадгүй энийг сонсож байгаа хүүхдийн нүдний эмчнэр ч юм уу эсвэл энэ талаар өөр их сурвалжаа сонсч ирсэн хүн байх юм уу гэх юм бол комент хэсэгт бас та мэдлэгээ хуваалцаарай. За хэдүүлээ ингээд хүндрэл талаар ингээ ерөнхийдөө ойлголттой болчлаа. Тэгвэл энэ тариа маань ер нь яг зөв хийгдсэн үгүй юу, сайн хийгдсэн үгүй юу гэдгийг бас ялгах шинжүүдээ мэдчих ёстой. Тэгэхээр нэгдүгüүрт нь бол ямар нэгэн эсэргүүцэлгүй байх хэрэгтэй. Хөндий рүү орж байгаа учраас, хурхаа өндөр орж байгаа учраас эсэргүүцэлгүй. Хоёрдугаарт нь бид нар буцаагаад тариураа татаж үзэхэд ямар нэгэн цус, витрус, агаарч юм уу орох ёсгүй. Энэ бол вакуум байх ёстой. За гуравдугаарт нь болохоор бага зэргийн экзофталм дос үсэх нь зөв одоо сайн анестезия хийсний бас илтгэж байгаа. Яг гэхээр нүдний арын зан шингэн орж байгаа учраас нүд бага зэргийн экзофталм үсч болно. За ботос үсэж байгаа нь 3 дугаар ус мэдрэл мэдээ алдчихж байгааг илтгэж байгаа гэсэн үг. За нэмэлтээр окулопластикийн мэдрэлийн блокуудыг хийж болно. Энэ зурган дээр харагдаж байгаа цэгүүдэд хийнэ гэсэн үг. За ерөнхий мэдээ алдуулалтын талаар товчхон
танилцуулъя. Ерөнхий мэдээ алдуултыг ер нь бол нөгөө бид нэр local anesthesia хийх боломжгүй одоо юу гэдэг хүүхэд ч үгүй юм уу, сэтгцийн өвчтөй хүмүүс ч үгүй юм уу, одоо тийм хүмүүс төр хийдэн гэсэн үг. За тэгээд одоо хугацааны хувьд мэс засал маш удаан үргэлжлэхээр тооцоолж байгаа бол анханасаа ерөнхий мэдээ алдуултыг хийснээр. За тэгээд дээрэс нь хаалгаа хийх талбай маань өөрөө халдвартай гэж үзэх юм бол ерөнхий мэдээ алдуулттай хийн. За тэгээд бас мэдээж хэсгийн мэдээ алдуултны одоо юу гэдэг лидокаинаас харшилтай байна хүмүүстэй ч юм уу. За эсвэл мэдрэлийн шалтгаантай хяналтгүй хөдөлгөөнүүд жишээ нь толгойн салганаа ч юм уу, эсвэл нистагм ч юм уу тэр тохиолдолд general anesthesiaтэй хийвэл зүгээрээ дээ. За тэгээд нүдний одоо penetrating, perforating мэсцлүүд за дээрэс нь тухайн өвчтний өөрийнх нь хүсэлтээр хитрхи одоо нөгөө айдастай ч юм уу байх юм бол ерөнхий унтуулгатай бас хийгдэж болно гэсэн. За тэгээд мэдээж хотод хосон байх ёстой. Аспирац болохоос сэргийлээд за хоёрдугаарт нь болохоор хаалганы өрөөр орохоос өмнө тайвшруулах одоо имүүд бас өгч болно. За гуравдугаарт нь болохоор endotracheal intubaц-ийн гуурс тавина. За дөрөвдүгээрт нь болохоор булчин сулруулах одоо бас эйжентүүдийг хэрэглэнэ. За тэгээд intravenous болон inhalational замаар ерөнхий мэдээ алдуултыг хийнэ. За мэс заслын дараа бага зэргийн дотор мухаарах бүүлжих зэрэг зөөрүүд илэрч болно. Одоо мэдээ алдуулт гарсны дараа. За ховор тохиолдолд дараах хүнд зэргийн хүндрэлүүд үүсч болно. За энэ дэр амьсгалын стресс хам шинж, depression, spasm үүсэх, за гипоксеми, гипокапни, aspiration pneumonia, brainstem depression, за anaphylactic reaction үхэл зэрэг үүсч болно. Гэхдээ энэ бол маш ховор үүсдэг хүндрэлүүд байна. За саяны хичээл дээр ашигласан материалуудыг референс хэсэг дээр харуулж байна. Тэгэхээр эндээс харж агаад илүү дэлгэрэнгүй мэдээллүүд бас авч болно. За энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар та бүхэн ямар хичээл сонсомоор байгаа, юуны талаар ярилцмаар байгаагаа бас таваар сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Сэтгэл бичмээргүй бол чат бичээд, мессеж бичээд залгаж болно хамаагүй. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.